ерөөсөө амьд байгаа бүх хүн энийг хэрэглэхгүй болохгүй. Тий. Энэ маш сайн чадрын юм дүүс ямар очиртай вэ гэхээр энэ ариун дотор нь маш нарийн шүүр байгаа. Усны шугамар ирж байгаа хоог, шороо, зэв янз бүрийн бохирдол, ням бактери хүртэл байдаг гэж байна тийм усны чинь. Тэгээд тэднийг шүүн бас ариун хотын журмаар холооржуулсан маш нийтийн шугамар усыг холоорыг бас шүүж байгаа энэ шүүр маань. Тэгээ энэ толгойн дотор витамин байна. Энэ витамин болохоор 100 мэмбэгнээс гаргаж авсан С витаминтэй тэнцүү ийм одоо энийг витаминтай гелний шүүр гэж байгаа юм. За энэ С витамин байгаа энэ дотор. Эдсэн ч болох хүнсний зэрэглэлийн С витамин гэж байгаа. Тэгэхээр нөгөө усын чинь маш сайн өндөр зэрэглэлтэйгээр цэвэршүүлээд тэгээ биднэрт ийм витаминжуулаад ерөөсөө аршаан болгоод ингээд өгч юм гэсэн үг болж байгаа юм. За тэгэхээр өшөө С витамин гэдэг маань өөрөө энэ усанд байгаа холоорыг бас саармж болох бас нэмэлт үйлчилгээтэй. Энэ шүүрэн дотор ч бас холоорыг цэвэршүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр С витамин бас ингээд юу юм. За тэгээд энэ сек нь одоо та нарт харагдахгүй миллиметрийг 10%-ны 2-тай тэнцүү буюу 0.2 мм-ийн маш нарийнхан нөхөр усыг шүршээд өгөхөөр их нарийнхан нөхөр орж ирсэн ус өндөр даралтай юм шиг болоод жишээлбэл би одоо нэг дүүшинд ороход 20 литр усаар зүгээр усаар орчдөг байлаа гэж бодлоо. Энэ яг 20-ыг 10 болгоно энэ гэдэг юм үзүүлэх байхгүй л да би зүгээр жишээ ярьж байгаа. Тэгэхэд бараг 5 литр усаар ч юм уу те энэгээр шүршихэд ингээд хүний бие дээр ингээд бөөн ус бууж байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр уг нь цаад ус нь бага байгаа дахад бид нар мэдэхгүй ус аягүй усанд орж байгаа юм шиг санагддаг юм л да. Тэрнгээрээ ямар үг гэхээр усны маш хэмнэлттэй. Одоо бид нар чинь нөгөө хөдлүүлэх хөлс гэдэг шиг шүдэ авахад ч гэсэн усны таалбар иргэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө одоо ийм юм шүршүүрийг ийм атомын шиг шүүр витаминтэй ийм сайн биш ч гэсэн ер нь энэ тэнд одоо та нар 100 аль дээр ч гэсэн усны хэмнэлттэй шүршүүрийн толгой энэ гэдэг юмнуудыг бол хаана. Тэр нь яадаг юм бэ гэхээр усыг маш жижиг нөхөр ингээд явуулаад өгч байгаа юм. За тэгээд энэ шүүр маань одоо ийм цасан цагаан өнгөтэй тийм богод энэ тэгээд маш нарийн ширхэгтэй бохирдлыг шүүр. Тэгээд энэ 5 микрон хэмжээтэй 5 микрометр хэмжээтэй бохирдлын ширхэгтүүдийг шүүж авч байгаа байхгүй юу? Тэгэхэд хүний үс чинь 17-аас 70 микрометр байд юм байна. Хүний үс. Тэгэхэд одоо үснээс хэд дахин нарийнхан хог юм хүмүүсээр орж ирж байвал энэ шүүгдэд орж байгаа. Одоо баригдаад шүүж маш өндөр зэрэглэлтэйгээр ингээд шүүж байгаа. Тэгээд ийм эрүүл сайхан болгож байна. Тэгээ одоо энэ ямар гоё юм цагаан яг одоо ийм болно. Энэ өшөө илүү бохирдоогүй багт авчихсан юм байгаа. Хүмүүс ингээд би болохоор энийг хэлдэг байхгүй юу? Одоо за нүүр амны тас түрхэх юм хүм атомыг маш сайн юмнууд тийм үү? Тэрийг авахад хүн бас бодж болно шүү дээ. За би ер нь хэр үрчиж энийг хотлож авахгүй юу гэж аваагүй байсан ч нэг яахчгүй тийм үү? Гэтэл би энийг бол тэр бусад юмыг та нар бодож болно. Энийг битгий бодоо шууд ингээд авах гэж байна. Яг л тийм нарийнхан бохирдлын энд баригдаад үлдээгүй бол эн чинь усны сүвээр, арсны сүвээр ингээд бидний бие рүү ороод тэгээд цусны системд ороод нөгөө илэг мэлэг одоо мяхан гэмрүү чинь очиж шүүгдэг нэг бохирдуулдаг учраас ялангуяа хүүхэд суухадтай хүн энэ төр бүр бодохгүй өөрөө бодохгүй авах хэрэгтэй юм а гэдэг нэг дандаа хүнд хэлдэг. Тэгэхээр одоо нөгөө бас атомын нэг мастер нөгөө амжилттай академиар энийг бас нэг тайлбарлалтаа хэлжсэн шүү дээ. Одоо энийг ингээд гэрээсээ ингээд аймаг маань гомдоо газар явхаараа энийг тайлбарлаж цугандаа хийчихэд явцдаг. Тэнд очиод буудлынх нь толгойг авч тавьчихгоотаа өөрийнхөө хийчихэд тэнд байж захтаа орж байгаад ирээд ингээ хаваад ирдэг. Эннээсээ салхаар байсан гэх. Одоо бид нар бол энээс салж болохгүй юм бүтээгдэхүүн байгаа юм. Тэгээд энэ 110,000 төгрөгийн үнэтэй хэдэн
13 9 13 9 PV амтан байгаа. Тэгэхээр